Намын хурал тавьсан илтгэл бүгд турлуудаар хийсүгэндэн засаг боловоос тус бүгд наримдах Монгол ард улсын дотор захиргааны дээд эрхийг барьж захирах өдөртөгч эзэн болно гэд намын байгууллагууд засаг захиргааны ажилд тутгалдан оролцож болохгүй. Харин улс төр гэгэрлийн ажлыг хариуцна гэж тэмдэглэж байлаа. Гиндэн засгийн газар толгойлж явах үед ардын хувийн аж ахуйдны малан өсгөх сонирхлыг дээшлүүлэх, албан татварын бодлогыг цэгцлэх, хамтралын байгууллагыг тарааж, нөхөрлөл хоршоолын хэлбэрийг хөгжүүлэх, энгийн худалдааг чөлөөтэй болгож, зах зээлийг идэвхжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авсан юм. Үүний үр дүнд аж үйлдвэрийн комбинат, хадгалын ноосгой фабрик зэрэг орчин үеийн аж үйлдвэрийн суур тавигдаж, малын тоо толгой 1932-оос 34 онд 3.5 саяар өсжээ. Үүнд гиндэнгийн дэвшүүлсэн Баяжигтун гэсэн лозон томоохон нөлөө үзүүлсэн юм. Бөгөөрээг дэвшүүлэхдээ ардын аж ахуйдныг ялгуурлахгүйгээр баян чинээлийг болгох чиг шугам баримталжээ. Монгол улсын ерөнхий сайд энэ хүн бид өөрийн ариун цэвэр ажил зүтгэлээр баяжигч ардыг сайшаамаа хэмээн онцлон тэмдэглэж байлаа.